Одмон дээр шинжлэх ухаан таны мэдхүй сувгийн урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Аминагийн урлагийн ертөнц подкаст нэвтрүүлэгт тавтай морилно. Та манай нэвтрүүлгийг 83.3 болон 107 хост долгион радио, Одмон дээр YouTube сувг болон NTV телевизээр хүлээн авч үзэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Одмон дэрийн маань хайртай алтан гишүүд болон өв соёлоо өмсдөг урлаг болгох хуриатай Mozzarella брэнд маань ажиллаж байна. За, сайн байцгаана уу? Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ уйдаж өглөө гэдэг ийм өвөрмөц этгээд нэртэй подкастыг эхлүүлнэ. Ерөнхийдөө уйдахар гэж нэрлэж болох байсан боловч нэрээ манай монгол хэлэнд хар ярианд ягаад ч юм өглөө гэдэг үгийг ашигладаг болчихсон тийм үү. Тэгэхээр өсөж өглөө, уйдаж өглөө, уг нь өөх гэдэг зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ л үхлээ гэд. Тэгэхээр энэ уйдахар ч юм уу альва нэгэн сөрөг мэдрэмжүүд үхлийн мэдрэмжтэй үнэхээр их холбогддог байсан юм уу? Уйдахар гуниг гэж юу юм? Гуниг бол бас биш, зүгээр энгийн бас уйдах гэж байдаг тийм үү? Энэ бүхэн урлагт хэрхэн яаж орж ирж исэн талаар хэдүүлээ ярилцгаая. Нэвтрүүлгээ хэдүүлээ шууд бүр Secret гэдэг нэг Британийн 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд уран бүтээлээ тойрвж исэн зураачаас эхлэе. Walter Sickert гэж байгаа. Тэгэхээр Sickert гэдэг үг Британий урлагийн түүхэнд их ач холбогдолтой. Яагаад тэгэхээр Sickert effect гэж хүртэл байдаг байхгүй юу? Effect буюу Sickert-ийн нөлөөлөл 1900-аад оны эхэн үед уран бүтээлээ тойрвж исэн энэ зураачийн нөлөөлөл нь одоо хүртэл нин ялангуяа contemporary буюу орчин үеийн урлагийн яг одоо эд хөгжиж байгаа тэр урлагийн уран бүтээлчдэд маш том нөлөө үзүүлсэн байдаг. За бидний харж байгаа энэ зураг болохоор Оксфордын Ashmolean музей гэж байдаг. Энэ музейд хадгалагдж байгаа зураг байна. Зургийнх нь нэр нь болохоор уйдахар гэж байгаа юм л та. Уйдахарч гэж орчуулж болно, уйдахууч гэж орчуулж болно. Энэ хоёр үг маань өнөөдрийн подкаст дээр ижилхэн утгаар явах юм шүү. 1913 оны зураг байна. За энэ зургийг тэгэхээр хэдүүлээ яг 10 секундын туршид ямар ч тайлбаргүйгээр ажиглаад яг танд ямар мэдрэмж төрж байна гэдгийг барьж авах гээд үзье. Тэгэхээр аливаа уран зургийг талаар сонсохдоо бид нар мэдээж тайлбар мэдлэг чухалч гэсэн өөрийн мэдрэмжийг хамгийн түрүүлээд 10 секундэд чадхаа барьж авах нь их чухал байдаг. За тэгэхээр энэ зурганд болохоор сюжет буюу утга агуулгын хувьд яг юу дүрслэгдсэн байна вэ гэдгийг тайлах юм бол хотын энгийн байр байгаа. За байрны нэгэн өрөөр хэлбэл интерьер, засал чимэглэл бүх зүйл нь тод харагдахаар тийм зураг байна. Энгийн өдөр тутмын амьдрал харагдчихна. Өдөр тутмын амьдрал дундаа уйлаг болсон буюу байдгал нэг амьдрал. За энэ зургийн хэдүүлээ шууд хаана орчинд байна гэхээр нэг юм дээр үеийн хуучирсан буйтай ийм орчинд байна тийм үү. За энэ орчинд хамгийн түрүүнд нүдэнд дөрүүд гэхээсээ илүү шахацлцсан тийм тавилгууд нь илүү шууд тусж байгаа байх. Дөрүүдийн хувьд бол хижээл насны тамхи татаад сууж байгаа эрэгтэй хүн ширээн дээр магадгүй устай юм уу эсвэл шараа аригтай ямар нэгэн шилэн сав байна. Мөн шүтэнсний хайрцаг байна. Энийг болохоор бид нар зургийн 1-р план гэж нэрлэж байгаа. 1-р план буюу ер нь та нар зургийг хараад үзэх юм бол наан ямар нэгэн зүйл байна уу, дундталт нь байна уу, илүү цаашаага байна уу гэдгийг бол бид нар план гэж нэрлэдэг байгаа тийм үү. За тэгэхээр 1-р план буюу бидэрт хамгийн түрүүнд бидэрт үзэгчдтэй ойрхон тулж байгаа нь болохоор энэ нэгэн хижээл насны тамхи татаж буй эр хүн. 2-р план буюу за яг дараагийнх нь анхаарал татж буй дүр болохоор эмэгтэй хүний дүр байна. Энэ эмэгтэй шургуулган дээрээ нөгөө л нэг үнэхээр уйдаж байгаа хүний гарын позыг аваад одоо нүрээ ингэж тулаад тэгэнгүүтээ магадгүй мянгантаа үдсэн, мянган удаа харсан ямар нэгэн хан дээрх тэр нэг зураг руу харж ийн л та. Та нарт ямар мэдрэмж төрснэг комментээр бичээрэй. Миний хувьд хамгийн анх энэ зургийг харангуйтай надад энэ дөрүүдтэй, энэ эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй ямар нэгэн яриа өрнүүлэх боломж байна уу гэж асуудал хамгийн түрүүнд саад болж байгаа зүйл нь томоо том бараг зургийн 1-р планы ихэнхийг нь эзлэх хэмжээнд төрслөгдсөн байгаа бөөрийн хишээрээ саад болж исэн юм. Тэнгүүд энэ бөөрийн хишээрээ 1-р зургийн дөрүүд өөрөө үзэгчдтэй юм ярихад саадуулж байгаагаас гадна 2 дөрүүд
хэдий ойрхон зогсож байгаа боловч бие биентэй хоорондоо ямар ч хамааралгүй хүмүүс мэтэр бие биенийхээ эсрэг зүгт гарцгаасан энэ хоёрын хооронд ямар ч контакт холбоо хэлхээс байхгүй байгаа. Урдны подкастыг маань үзчихсэн бол Ван Гогийн Төмсөөр идэгчэд гэд бас нэгэн зургийг санаж байгаах. Тэр зурган дээр ч гэсэн нэг ширээнд бүр суусан атлаа хоорондоо ямар ч холбоо байхгүй нэгэн гэр бүлийг харуулдаг тийм үү. Тэгэхээр энэ тэр мэдрэмжтэй мөн ижилхэн энэ хоёр хүн дөрүүдийн маань хооронд холбоо сүлбэ байгаа болов энэ хоёрыг эхнэр нөхөр гэж хэлье гэхээр зөвхөн нэг орон зайд байгаа нь л энэ хоёрыг эхнэр нөхөр гэж байна. Тэгсэн атлаа яг хоорондын холбоог нь олоход бол тун хэцүү байгаа юм л та. За энэ яагаад ингэж мэдэгдэж байна вэ? Яагаад бид нарт ийм мэдрэмж төрж байна вэ? Төрөний дурдсанчлан маш том зайг эзлэх ширээ мөн ер нь зохиомжийг харах юм бол энэ зохиомжийг бол бид нар ийм асимметрик буюу ийм тэгш хэмт бус зохиомж гэж байгаа юм л та. Тэгш хэмт зохиомж одоо альва сонгодог зохиомж бол ямар нэгэн гурвалжин дүрсэнд баригддаг ч юм уу эсвэл гол дүрийгээ илүү төвлүүлдэг ч юм уу тий нэг тийм зохиомжийн аргууд зохиомж гэдэг нь нөгөө дүрсүүдийг хаана яаж байрлуулах вэ гэдгийг хэлээд ашигладаг. Гэтэл энэ болохоор энэ зурагнаас ямар нэгэн тэгш хэм гэхээсээ илүү нэг тал руугаа илүү олон предметүүдийг олон гэдэг ийм эд зүйлсийг шахаж өгсөн байдал нь тухгүй байдал үүсгэж байгаа. Энэ өрөөний яг хэсгийг харж байгаа энэ өнцөг болохоор ер нь энэ тавилганууд маань шахацлагдсан хит том тэгээд ийм улмаас энэ өрөөнд дотор нэг юм давчуу байгаа юм шиг тэр мэдрэмжийг өгч байгаа. Тэгэхээр энэ хоёр хүн юу хийж байна вэ гэдэгт нөгөө нэг утга агуулга гэдэг рүү анхаарах гэдэг үзье. Энэ хоёр хүн юу хийж байна вэ гэсэн чинь эрэгтэй нь бол тамхи татчихна. Тамхи татах гэдэг өөрөө ямар үйлдэл вэ? Энэ бол бидний тархины зуршил тийм үү? Гэхдээ энэ тархины зуршил маань ямар нэгэн үйлдэл мөн үү? Ямар нэгэн ашигтай ч юм уу? Эсвэл ямар нэгэн үр дүнд хүргэх үйлдэл мөн үү гингүүд за уушгийг маань гэмтээхээс өөр ямар үр дүнд хүрэхгүй ямар нэгэн тустай үр дүнд хүрэхгүй гэд тэгэнгүүт хэдий тустай үр дүнд хүрэхгүй боловч бидний тархинаас автоматчсан байдлаар нэгэгдэж байгаа тийм үйлдэл энэ тамхи татж байгаа явцыг хөдөлмөр эрхэлж гинэ гэж хэлж болох уу эсвэл ямар нэгэн үйлдэл хийж гинэ гэж хэлж болох уу гэхээр яг үүндээ үйлдэл гэхээсээ илүү үл үйлдэж байгаа мэт одоо ийм үйлдэлийг бол хийж байгаа. За энүүгээр нэг хоосон зүйл мэдрэгч. Энэ эмэгтэй хувьд зураг руу харж байна. Магадгүй мянган удаа энэ зураг руу харсан байх. Энэ зурагнаас ямар нэгэн зүйл ойлгож гинүү гингүүд энэ эмэгтэй поз нь өөрөө үнэхээр ойлгохыг ч хүсэхгүй байгаа илүү өөр дотогшоогоо орсон ийм гарын барилттай байна л та. Тэгвэл мөн ишөө нэгэн элемент деталь нь хан дээр өлгөөтэй эмэгтэй хүний зураг. Ер нь урлагийн түүхэнд гоо сайхны идеал хамгийн одоо гайхамшигтай төгс дээд оршихуйг эмэгтэй хүнээр харуулдаг шүү дээ. Тэгэнгүүт энэ тэгэхээр энд урлагийн бүтээл зурган доторх зураг. Урлагийн бүтээл байна уу? Байна. Зурган доторх зураг нь өөрөө сайхан эмэгтэйг л дүрсэлсэн л байх л да. За мэдээж бид энэ сайхан байна уу муухай байна уу гэдэг царайг энэ дээр харж чадахгүй. Ягаад тэгэхээр Секрет маань өөрөө пост импрессионизмд хамаарагддаг Английн пост импрессионист зураач буюу юмыг заавалчгүй детальчлаад байхгүйгээр илүүтэйгээр юм хурдан түргэн будгийн тавилтуудаар ажиллаж байгаа. Гэхдээ энэ ерөнхийд бидэрт үзүүлсэн ч гэсэн ганган даашинцтай магадгүй арталтай юм өслөг нөмрөхтэй нэг л үсгэлэнтэй л бүсгүйг дүрсэлсэн юм шиг байна. Үсгэлэнтэй бүсгүйг дүрсэлнэ гэдэг маань өөрөө төгс ертөнцийг төгсчлэн гойчлон дүрсэлж байгаагийн нэг хэлбэр. Тэгэнгүүт энэ хоёрын маань байгаа байдал буюу өдөр тутмын амьдрал маань огтхонч тэр урлаглаг төгсжилсэн дээд ертөнцийн бус харин эсрэгээрээ нөгөө л нэг улиг болсон тийм амьдралтай шууд ингэж эсрэгцүүлэн сөргөж тавьж харуулж байгаа юм л та. Тэгэхээр энэ зурагнаас мөн мэдрэгддэг нэгэн мэдрэмж нь болохоор улиг болсон өдөр тутмын амьдралаас гадна сэтгэл зүйн хувьд маш их ядарчихсан байгаа. Энэ хоёрын хооронд аль хэдийн магадгүй бие биенээсээ уйдсан ч юм уу тий амьд харилцаа гэдэг зүйл байхгүй байгаа. Будагны хувьд болохоор одоо будгийн палитр гэж бид нар ярьдаг.
палитрыг монгол хэлэнд орчуулахдаа яг будгийн нийлүр гэж байгаа юм л да. Зураач нарын бариад байдаг нэг юм хөрхөн сонирхолтой хэлбэртэй дээр нь ингээд будагнуудаа асгаж тавьж агаад найруулдаг тэр нийлүр тавцан хэлээд байна л да. Тэгэхээр будгийн палитр нь их зүүн гэж монгол үг байгаа юм байна. Их зүүн гэдэг нь ямар учиртай вэ гэхээр нэг тийм бүх өнгөнүүд дээр нь муухагаар хэлэх юм бол саарл манан тусгацсан юм шиг бүх өнгөнүүдийг бүрэн хашгирч бүрэн одоо би ягаан өнгө юм аа гэж ингэж өөрийнхөө ягаанаар гарах боломжийг нь өвөлгүйгээр ингэж дарсан байдалтай тэрийг их зүүн гэж хэлж байгаа юм байна. Тэгэхээр будгийн нийлүр буюу палитр нь болохоор нэлээд их зүүн, бор саарл, халтар шар, сүүмгэр ногоон тий иймэрхүү өнгөнүүдээс бүрдсэн байна. Тэгэхээр эндээс нөгөө л нэг сэтгэл зүйн ядралт, уйлаг болсон амьдралын хэв маяг энэ хоёр хүмүүсийн хоорондоо сэтгэл зүйн хүйтэн байдалтай байгаа энэ сэтгэл зүйн байдлууд мэдрэмжүүд бол будгаар нь гараад ирж байгаа. За үүнээс гадна бид нар уран зураг уншихдаа гэрлийг харж байна. Гэрэл буюу контраст энд бол ямар нэгэн тод тий аль нэг газраас нь тийм үү цонхноос нь ч юм уу туссан нэгэн рүү туссан тийм тод ялгарамж байхгүй зөөлөн юм ийш тийшгээ тархсан ийм гэрэл байгаа юм л та. За инхээр эрэгтэй эмэгтэйгийн одоо нэг юм уйдж байгаа тэр мэдрэмжүүд болохоор ерөнхийдөө ахуйнхаа өдөр тутмын улиг болсон амьдралдаа оршихуйда шигтчихсэн тэр байр байдлыг Секрет маань гайхалтай үзүүлсэн байгаамаа. За Секретийн нөлөө болохоор мөн орчин үеийн Жедека Акунили Кросби гэд зураачийн зурагт бас ил тод гарч ирсэн байдаг. Түүний 2015 оны Мами гэд ийм зураг байна. Тэгэхээр нэг бодлын зүгээр ээж гэдэг үгийг англи хэлэн дээр мама, mommy, mami гэд ингээд янз янзаар хэлдэг. Ийм давтамж байна тийм үү? 3 удаа давтамжаар нэрлсэн. Тэгэхээр энэ Кросбигийн зургуудад бол ер нь Секретийн ашиглаж исэн аргыг ашиглаж исэн гэж үзэж байгаа юм л да. Сэдв утга агуулмжийн хувьд нин ижилхэн тий ийм магадгүй өдөр тутмынхаа амьдралдаа ийм шигдчихсэн байгаа. Яг тэр юм ягаан ханыг нь харах юм бол нөгөө нэг 19-р зууны ийм давчимдуулаад байдаг, бөхчмдүүлээд байдаг орон зайд багтсан юм шиг тийм интерьерийг ягаан өнгийн ханаар үзүүлэнгүүтээ Секретийн нөлөө гэдэг нь болохоор Секрет өөрөө сонин дээр гарсан зургуудыг хараад тэрнээсээ дүрээ бүтээж сонин дээр гарсан зургуудыг хуулбарлаж ирсэн ба. Тэгэнгүүт яг энэ арга техникийг энэ зураач маань авангуудаа ханан дээр өөрийнх нь гэр бүл болон оддуудын зургуудыг олон давхар ингээд наасан байгаа юм л да. Тэнгүүтээ зурга мама, мами, мама гэж нэрлэлсэн. Давтамжууд. Бид нар энэ ертөнцид ер нь шин юм хийгээд байгаа юм уу? Тийм үү? Асуулт эргүүлээд бид нарт тавьж штеп. Яг л нөгөө л нэг сонин дээр гардаг од, нөгөө л нэг гаргадаг уран бүтээлүүд, нөгөө л нэг бид нар ингээд ингийн эргүүлээж тий улиг болоод байна. Юм гэдэг чинь өөрөө давтамж болоод байна гэсэн санаа байж бас болох юм. За ингээд дараагийнхаа бид нар сонирхолтой хэсэг рүү орохоосоо өмнө хамтран ажиллагчийн тухай дурдъя. Өнөөдөр би их гоё хамтран ажиллагчтай байгаа. Өв соёлоо өмсдөг урлаг болгоё гэдэг ураатай өөрөөр хэлбэл wearable art гэдэг ураатай Машарелла брендийнхаа яг одоо корсеттэй, хувцастай хөтлөгч урлаг судлаач Амина би энэ ч сууж байна. Тэгэхээр Машарелла брендийн дизайнер Элла маань болохоор анх ер нь юу гэж бодож байсан бэ гэхээр ер нь эмгтээлэг оршихуй гэдэг зүйлийг бид нар энэ аимшигтай, хайргас, хурдтай гэдэг энэ нийгэмд ингээд алга болгочихсан байна. Тийм болохоор эмгтэй хүн болгоны дотор байгаа тэр нэг юм эмгтээлэг, охинлог, тэнгэрлэг тэр оршихуйг хэрвээ хувцас болгох юм бол яаж хувцас болох вэ гэд бодсон байгаа. Элла маань болохоор дизайнераас гадна зураач учраас энэ санаагаа үнэхээр яг урлагийг ойртуулах, урлагийг хэрэглээнд оруулах гэдэг философор хамгийн анх эхлээд энэ Машарелла хэмээх Монгол брэнд маань бол үүссэн байна. Хэрвээ найрлагч маань зургуудыг өгч байгаа бол мөн Монгол дээлэн дээр хэрхэн өрнийн соёлоос гарч ирсэн корсет гэдэг зүйлийг ямар нэгэн тийм алдагдaltaгүйгээр маш
зохицолтойгоор оруулж ирэх вэ гэдэг дизайны шийдлийг хүртэл гаргасан байгаа. За тэгэхээр Mozzarella брэнд маань болохоор брендийн дэлгүүр маань болохоор их дэлгүүрээс урт цагаан явах замд Mozzarella гэд хар өнгийн юм хантай харваагаас нэг юм өөрмөц ертөнц маягаар тэгээд оронгууд тийм уралхийн маш гоё ертөнц бүрдүүлсэн тийм бяцхан дэлгүүр байгаа шүү. За тэгэхээр их дэлгүүрээс урт цагаан алхах замд Wearable Art Mozzarella маань байгаа. Холбогдох утасны дугаар 94 93 66 88. Тэгэхээр иймэрхүү корсетуудыг болон дотор хувцас даашинс гэх мэтчлэн ер нь өөрийнхөө эмгтэй элхийг мэдрэмээр байх юм бол заавалчгүй зорж очиод кофе шоптон суугаад баглаа цэцэг өртөө худалдаж аваад эмгтэйлэг оршихуйга сэрэцгээгээрэй гэж би бас охид бүсгүүчүүдтэй уриалмаар байна. 94 93 66 88 хэмээх утсаар холбогдож болох юм байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт хамтран ажиллаж нэвтрүүлгийг маань хамтран бүтээлцэж байгаа Mozzarella-да маш их баярлалаа. За ингээд би та бүхэндээ уйдах уу? Уйдаж өглөө гэдэг секретийн нэгэн зургийг танилцуулсан бол хэдүүлээ уйдах уу хэмээх нэгэн философийн загтлыг уншия. Аминагийн урлагийн ертөнц нэвтрүүлэг маань Иван Александрович Ильин хэмээх Оросын 19-р зууны философийн загтал дээр суйрлаж явхаар болсон байгаа. Тэгэхээр энэ загтлууд донд ер нь Иван Ильины бодрлын номнууд гэд байдгийг. Тэгээд бодрлын ном дотроо ингээд 3 янзын бас өөр бясалган аж ахуй гэдэг ч юм уу одоо хүний зовлон гэдэг ч юм уу тийм ингээд бүлгүүдэд хуваагдсан ном байдаг. Тэгэхээр тэр номны загтлууд болохоор ерөөсөө энэ философт уйтахыг юу гэж авч үздэг вэ? Аз жаргалыг юу гэж авч үздэг вэ? Хайрыг юу гэж авч үздэг вэ? Илийн тэрийг юу гэж бодож байна вэ? Ер нь биднийг ингээд тархийг маань зүрхтэй маань цуг ажилуулдаг тийм философийн загтлуудыг бичсэн маш гоё ном байгаа. Тэгэхээр минан та бүхэндээ нэвтрүүлэг болгоноороо нэгэн загтлыг нь оржуулад уншиж хүргэж авах болно. Тийм учраас зүгээр нэг энгийн бидний хоорондоо бичдэг мессеж биш. Философч хүний загтал гэдэг утгаараа мөр болгоныг шимтэн сонсоосэй гэж та бүхнээсээ хүсмээр байна. За өнөөдрийн загтал бол уйдах вэ? Уйдах уу? Уйдахар? Уйдаж өглөө гэдэг 3 үгийг нэвтрүүлгээрээ нэгэн ижил утгаар ашиглаж байгаа шүү дээ. За уйдах вэ? Ямар ч тайтгарал байхгүй мэт санагдах үед тайтгарал үүдэнт чинь ирчихсэн хүлээж байдаг. Сонсоод үзтээ хаалга тогшж байгаа биз? Удаа тайлгүй хаалга тайлаарэ. Учир нь тэр хамгийн сайхныг буюу өөрийгөө дагуулад ирж байгаа. Уйдахаас илүү тайтгаршгүй зүйл гэж хаана байх вүлээ? Хаанаас энэ зүйл ирдгийг хэн мэдэх вүлээ? Гэхдээ яг энд ирчихсэн байдаг. Амьдрал гинтл ийм ядуу, ийм өнгөгүй, ийм хуурай бөгөөд харь илгийн мэт болж хувирна. Юунд ч татагдахгүй, юунд ч баярлахгүй, тэнд ч энд ч хинч юу ч намайг огтон хүлээн авахгүй. Эргэн тойронд тэр чигтээ хатсан ургамал, саарл чулуу амьдралын цөлөл байна. Цаг хугацаа хоосон болж удаанаар өнгөрнө. Ахын бүх зүйлс миний сэтгэлийг үл хөнднөө. Оронд нь харин энэ орон зайг юу эсэх ёстой тодорхойгүй. Би үүнийг мэдгүй. Манан донд төөрч, хий дэмэл бүх зүйл нэг л биш хэмээн. Гэхдээ би байтгаараа л байгаа шүү дээ. Тиймээс энэ ертөнц өөрөө ийм уйтгартай болчихлоо гэсэн үг үст. ертөнц уйлаг болсон бөгөөд хит дорд байна. Хитрхи уйлаг болсон хитрхи дорд. ертөнц надад юу ч санал болгож чадахгүй. Миний уйдсан сэтгэл, миний дээд заяа, сүнсний давмгай байдлыг л баталж байна. Хөөрхий, өрөвдөлттэй тайтгарал, өөрийн давмгай байдлаас аз жаргалыг мэдрэх төдийд уйдах алга болох боловч үргэлжид батчиж, зузаарч, амьдралыг үзэх үзэл бодол болж харцнаас чинь харанхуйгаар их зам болон харгас сэтгэл гутралаар асна. Үгүй дээ. Жинхэнэ тайтгарал чиний өөрийн дотоод сүнсний гүнээс л ирдэг. Уйдхан их болгон ертөнцид бус чиний дотор бай.
Хэсэг хугацаанд чи амьдралаас ядарсан байна. Орхиж байгаа. Өөрийгөө битгий хүчил. Хайр өөрөөс ирэх болно. Магадгүй чи хитрхи хүчтэй хайрлаж байв. Аль эсвэл чиний хайр хариуг эсолв уу? Эсвэл чамд хайрлах зориг дутуу? Эсвэл чи өөрийнхөө хайранд саад учруулв уу? Тавчхантай чиний хайр чамааг орхиод явж ертөнц рүү нуруугаа харуулчаад өөрийгөө өгөхгүй байна. Хүсэл сонирхол дуугаа хурааж зүрх дахин хинт ч зориулж дуулахыг хүсэхгүй байна. Бурханд ч тэр, онго шүтээнд ч тэр ийхүү ертөнц хамаг гоо сайхнаа алдсан мэт санагдана. Сэтгэл ямар ч хүсэл сонирхолгүйгээр ертөнцийг харна. Хайр өгөөгээр энэ ертөнцийг харж байтвал дорд бөгөөд уйтгартай гэж хараад боё. Гэтэл ертөнц огт тийм биш шүү дээ. Байгаль гайхалтай нууцудтай хിവэрэ. Хүн оргилсон хүсэл тэмүүлэлтэй, тайлагдашгүй, нэгэн зэрэг бурханлаг бөгөөд чөтгөрлөг, нэг үгээр хаанаас ч олдохгүй сонирхол татах үйц, өөрмөц үзмэр хിവэрэ шүү дээ. Хорвоо ертөнц байдгаараа л байж байна. Ажиллагаагүй зүйл гэвэл зөвхөн чиний хүсэл байна. Энэ ажиллагаагүй хөдөлгөөнгүй байдлаа чи уйдах, уйдж өглөө хэмээн нэрлэнэ. Гэхдээ бодит байдал дээр уйдах гэдэг бол эргэн тойрноосоо тайтгарал, эдгэрэл, шин хүсэл тэмүүлэл, шин үнэт зүйлсийг хайж буй харц юм. Нин төрөнд өөрийн ойр дотныхныгоо, өөрийн ард түмний бурхныг хайрлах шин хайрыг хайж буй юм. Эхлээд өрөөсөө уйтгарыг давах эр зоргийг олох хэрэгтэй. Тайвнаар давантуул. Хайр сэргэх мөчөд уйтгар өөрөө алга болчихно. Гэхдээ энэ нь хит удаан байж болохгүй. Уйтгар богинохон байх хэрэгтэй. Учир нь амьдралч өөрөө уйтгарлан суухад хитрхи богино шүү дээ. Уйтгар гэдэг хар нүдний шилтэй адил. Тэр ертөнцийг буруу өнгөөр харуулдаг. Гэхдээ зүрхний мэлмид амьсгаа авах боломж өгдөг. Гэхдээ одоо болно. Мэлми тань амарчглаа. Нүдний шилээ тайл. Дахин нарны туяа болон өнгөнүүд инээмсэглэг. Харагтун, баярлагтун. Нэгэн онцгой урлаг буй зүйлтэй эвлэрэх. Түүнтэй бүтээлчээр нэгдэх, дахин тулах цэгийг олоод түүндээ өөрийгөө өгөх. Нэгэн онцгой урлаг буй хувиран өөрчлөгдөж, дандаа хуучнаас шинийг олох. Үнгүй мэт зүйлсээс үн цэнийг олох. Сэтгэл үл хөдлөм хамаагүй зүйлсээс хайртай дуртайгаа олох. Нэгэн онцгой урлаг буй дандаа ямар нэг зүйлийг хайрлах, ямар нэг зүйлийг хүсэх. Энэ зүйл нь харин урам хуухлахгүй зүйл байх ёстой. Үүнд л уйтгар сургадаг юм. Энэ л уйтгарын эмчилгээ юм. Энэ л түүний тайтгарал юм. Уйтгар гэдэг өөрөө тайтгарал юм аа. Гэдэг загтал байна. За тэгэхээр философийн загтлуудыг ер нь философч нар хөвчлэн бидэрт ойлгомжгүй их тийм хэцүү үгсээр бичдэг. Элиений хувьд болохоор за Аминагийн орчуулгал жоохон муу болохоос биш. Ер нь бол тийм утга, яруу, уянгалаг байдлаар бичдэг байсан. Тэгээд тэр уянгалаг байдал болгондоо их нарийн гүнзгий санаануудыг дурсгаж байгаа юм л та. Төрөгийн зурган дээрээс бид нар юу харсан бэ гэхээр ер нь одоо 21-р зуунд тийм үү бид нар ялангуяа энэ чинь харьцангуй бас нэлийн өмнө 20-р зуунд зурагдсан зураг байгаа шүү дээ. Гэхдээ 21-р зуунд бидний сэтгэл зүйн байдал бүр илүү доройтсон л байх. Бидний гэдэг нь нийт хүн төрлөختний явж байгаа тэр замыг ерөнхийлөн хэлж байгаа шүү. Хүн болгоныг хэлээгүй те. Энэ донд өөрийн амьдралын утга учир олсон янз янзын хүмүүс байгаа. Гэхдээ ер нь саяны зурган дээр нэг тийм уйтгар гуниг буюу юу ч сонирн биш болсон тэр ертөнцийн одоо нэг юм бидний юм зүрх сэтгэлийн оршиж буй яг одоо оршиж буй байгаа байдлыг харуулчихсан байсан байхгүй. Яагаад бидэрт бүх зүйл сонирн биш болоод байгаа вэ гэхээр бид нар хэрэглээний ертөнцид хит их зүйлсийг үзэж амьдарч байгаа. Хит их хэрэглээ, хит их мэдээллийн юм дайны ертөнцид амьдарч байгаа. Тэгэнгүүт бид нар дандаа хэлдэг социализмын үед амьдарч байсан хүмүүсийн хувьд нэг чихэрч болов үнэхээр тэр чихрийн цаасыг хүртэл манай имиж шин чихрийн цаас цуглуулдаг байсан. Яагаад тэгэхээр тэр чихрийн цаасны өнгө, үзэмж, гялтгар байдал тэгээ гялалцж байгаа байдал нь тэр хүний гоо зүйн хэрэгцээг хангаж исэн. Гэтэл тэр чихрийн цааснууд олон байгаагүй учраас
биднэрт хурж ирж байгаа тэр мэдээлэл үн цэнтэй байсан байна л. Тэгэхээр бид нар бол хит хэрэглээний энэ ертөнцид амьдарч байгаагийнхаа улмаас бүх зүйл улиг болоод бид нар нөгөө тархиндаа бүх зүйлийг фолдерт хийж хайрцаглаад нөгөө юуч сонирн биш болсон. Тийм шиг аимшигтай уйтгарын талаад амьдраад байна л. Тэгэхээр хэрвээ танд офисын ажил ч юм уу те өдөр тутмын таны зүгээр нэг юм хийж байгаа зүгээр л өглөөдөө хүүхдүүдээ хараад хүүхдүүдтэй хоолыг нь хийж өгөөд гэрээ цэвэрлээд гэдэл өдөр өнгөрчдөг. Энд чинь бидний зовлон шүү дээ. Эсвэл ажилдаа очиод ажил дээр ингээл явж идэл ингээд л өдөр өнгөрчдөг. Гингүүтээ өөртөөхөө сүнсэн нүүрийнхэн тэр дотоод ертөнцид зарцуулах огт цаг байхгүй болчдөг те. Энийг бид тэгэнгүүтээ эргүүлээд харахаараа бид нар нэг л их амьдралаас уйдсан хүмүүс байж болцсошгүй. Тэгээд эндээ бид нар бухимдаж эхэлдэг те. Яагаад миний амьдрал юм уйтгартай байгаа юм бэ? Boring. Юу ч хийсэн сонирн биш болчиход байна шүү дээ. Тэгэхээр энийг биднэрт илгийн тайлж өгч байгаа юм л та. Биднэрт тайтгарлыг энэ философийн загтлаар авчирч өгч байгаа юм. За бид нар философийн загтлынхаа тайлбар руу орохоос өмнө алтан гишүүдтэй баярлаа гэдгээ илэрхийлж хэлэх нь зөв баг. Алтан гишүүн гэж хэн бэ? Алтан гишүүн гэдэг бол Монголынхан ирээдүй соён гэгэрэл боловсралд хувь нэмрээ оруулж байгаа. Өнөөдөр би нийгэмд тохиолдоод байгаа аимшигтай явдалтай одоо ингээд холбоод хэлмээр байна. Үнэхээр үе тэнгийнхний дээрлэлт гэдэг зүйл ер нь 10 жилийн сургуулиас авахуулаад их сургууль болтол аимшигтай өрнөжсэн тийм үү? Сошиалд тарсан тэр аимшигтай бичлэгүүд дээрх үйл явдал мэдээж үеийн үед энд тохиолдож байсан байгаа. Тэгэхээр ер нь нэг юм үг гэдэг штеп. Бид нар харанхуйтай яаж тэмцэх вэ? Бид нар харанхуйг устгаж бол барахгүй. Харанхуй өөрөө үржсээр байдаг яг хавтрын эс шиг тий. Тэгэхээр бид нар зөвхөн харанхуйтай соёл, гэгэрэл, боловсрал, урлаг, уран сайхан энэ бүх гэрэлтгийг түгээж ижил тэмцэж чадах юм аа гэд. Хэдий ч нэг гэрэл гэгээд түгэн төдий ч нэ харанхуйд одоо орших газар байхгүй болно гэдэг. Тэгэхээр алтан гишүүд маань өнөөдөр од мөндөр хэмээх шинжилгээний танин мэдхүн суугт 100 мянган төгрөгийг нэг жилийн алтан гишүүн болох гишүүний төлбөр гэж өгж байгаа юм шиг хэрнээ. Яг үнэндээ дараагийн үе маань соён гэгэрээд ийм аимшигтай нөхцөл байдал дахин бидний залуучууд хүүхдүүдийн дунд тохиолдохгүй байх тэр суурийг бол тавьж байгаа юм шүү хэмээн алтан гишүүдтэй маш их баярламаар байна. Тэгэхээр од мөндөр шинжилгээний танин мэдхүн суугтаа та бүхэн маань алтан гишүүн болохыг хүсэх юм бол жилийн турш Facebook группт маань шууд лайвыг маань үзээд биднийг алтан оноотойгоо ямар хөтлөгчд байдаг гэдэгтээ илүү дотн танилцаад мөн жил болгон бидний жилийн ойд хүрэлцэн ирэх тийм боломжтой одоо тусгай гишүүн болохыг хүсэх юм бол 94,419 104 518 94,419 104 518 дугаартай худалдаа хөгжлийн банкнд 100 мянган төгрөгийг байршуулахдаа гүйлгээний утга дээрээ өөрийнхөө Facebook нэр болон утасны дугаараа бичээд явуулахад бидний алтан гишүүн болох юм шүү. За тэгээд алтан гишүүдтэй бүгдэнд нь маш их баярлалаа. За ингэж хэдүүлээ нөгөө уйдхургаа эргээд ороход уйдхаас илүү тайтгаршгүй зүйл гэж хаана байх вүлээ гэж байна. Ер нь ингээ бидний сэтгэл зүрх, эргэн тойрны амьдралыг харж байгаа зүйлс бүгдээ амьдралын цөл болцсон байна гэдгийг хатсан ургамал саарл чулуу гэдгээр хэлж чинь тийм үү. Тэгэнгүүтээ уйдхар гуниг гэдэг юунаас үүсэж байгаа вэ гэдгийг элийн юм гүнзгий оруулж өгч байгаа байхгүй. Уйдхар гуниг болохоор ертөнц надад юу ч санал болгож чадахгүй байна гэдэг нэг тийм бардамнал. Одоо миний уйдсан сэтгэл, миний дээд заяа сүнсний давмгай байдлыг баталж байна гэх гүн дотоод бодлоос болж байгаа гэдгийг элийн маань биднэрт сануулж хэлж гин гэсэн үг. Гэхдээ эргүүлээд хэдий ингээд бид нар тийм бидэрт юу ч сонирн биш байна гэснээ гинт өөрсдөө ингээд бусдаас илүү давмгай дээгүр гэдгийг мэдрэнгүүтээ энэ элийн хэлэхдээ хөрхи өрөвдөлтөй тайтгарл гэдэг жаа байхгүй юу. Наадах ч маш өрөвдөлтөй байна. Өөрийн давмгай байдлаас аз жаргалыг мэдрэх мөчөд ингээ уйдхай болчих хэрнээ
тэр уйтгар чинь өөрөө үргэлжид батчаад, зузаараад амьдралыг чинь үз хүзэл бодол болж төлөвшөөд өөрөөр хэлбэл бид нар эргэн тойронд хүмүүсийг те энэ ч нэг шин сонин юм ярихгүй те гэд бид нар ингээд тархиа хайрцаглаад хаагаад зүрх сэтгэл сүнсээ хаагаад гэтэл яг үндэ хамгийн сайн багш нар жишээ нь хэн байдаг вүлээ 5 настай хүүхдүүд 3 настай хүүхдүүд байдаг шүү дээ те тэр хүүхдүүдийг ч гэсэн бид нар бидэрт юу хэлж чадах вэ гэж хараад эргэн тойронд хүмүүсийг ч гэсэн тэгж хараад байхаар бидэрт одоо тийм харцнаас маань харанхуугаар их зам болон харгас сэтгэл гутралал аснаа. Энэ бол жинхэнэ тайтгарал биш. Дотоод сүнсний гүнээс л жинхэнэ тайтгарал гэдэг зүйл чинь ирнэ гэд тэгж чинь. Тэгвэл жинхэнэ тайтгарал гэдэг зүйл яг тэр хаана байгаа вэ гэхээр ер нь уйдж байгаа зүйл бол ийм ертөнц өөрчлөгдөчөд чинь их уйдаад байгаа юм биш ээ. Ертөнц ийм новшин болоод байгаа юм биш ээ. Чиний дотор юу байхгүй байна вэ гэхээр хайр гэдэг зүйл байхгүй байна. Тэ? Чиний одоо зүрх дахиад хинт ч зориулж дуулахыг хүсэхгүй байна. Бурхандаа ч дуулахыг хүсэхгүй байна. Онгоч шүтэндээ ч дуулахыг хүсэхгүй байна. Гэт ийм гэхдээ санаараа гэдэг тийм шүү дээ. ертөнц огт тийм биш байгаль бол гайхалтай юм нууцудтай хിവэрээ. Тэгэхээр яг юм гэхдээ уйтгараас бас суралцах зүйл их байгаа. Хар нүдний шилтэй адилтгаж байгаа биз? Хар нүдний шилтэй адилтгаж байгаа нь ертөнцийг тийм ээ буруу өнгөөр харуулдаг. Нүдний шилгийг бид нар яах гэж зүйдیں۔ Нарнаас хамгаалах гэж яагаад тэгэхээр бидний нүд наранд ядраад байна шүү дээ, тий. Гэхдээ нарнаас хамгаалж ийн гэд бид нар өдөр шөнөгүй нүдэ хаагаад байх юм бол бид нар ертөнцийн жинхэнэ өнгийг мэдэрч чадахгүй. Гэтэл нүдний шилээ аваа. Нэг талаас нүд чинь ядарсан байна, тийм ээ. Ойлгож байна. Тайван энэ ядарсан байдлаа туул. Тайван амарчих. За, нүд чинь амарчлаа. Одоо нүдний шилээ тайл гэдэг их гоё юм метафор боёо их гоё тийм үгээр хэлж байна л да. За тэгэнгүүт энэ дараагийнх нь нэгэн онцгой урлаг буй гэдэг дээр одоо бүх зүйлтэй эвлэрэх, түүнтэй бүтээлчээр нэгдэх, дахин тулах цэгийг олоод түүндээ өөрийнхөө өгөх, тий хуучнаас шинийг болох. Ер нь бол ертөнц өөрчлөгдөөгүй, бүх юм байх байдгаараа хуучнаараа л байгаа. Тэгтээ хайр гэдэг зүйлийг одоо сүнс рүүгээ зүрх сэтгэлээ нээж гэд нэвтрүүлснээр чамд дахин шин тулах цэг гарч ирж болох юм аа гэдэг. Тэгэхээр энэ дэр нэг талаас уйдгарыг үгүйсгээгүй, уйдж байгаа байдлыг тань үгүйсгээгүй, тийм нүдээ амраагаад ав, мэлмигээ амраагаад ав, зүрх сэтгэлээ амраагаад ав. Гэхдээ энэ бол нөгөө шин утга учирыг хайж байгаа хайлтын нэгэн үе шат юм шүү гэдгийг Элин философ маань өөрийнхөө энэ загтал дотор шигтгэж хэлж өгч биднэрт арга зам зааж өгсөн байгаа юм аа. За энэ арга замыг харамсалтай нь олж чадаагүй гэж хэлж болох нэгэн зураач байдаг. За энэ зураач маань болохоор Оросын 19-р зууны урлагийн бас нэгэн томоо төлөөлөгчтэй Москвагийн Третьяковын галерей руу оронгод бүтэн том зал өөрийнх нь тийм монументалист урт зургуудаар хүрээлэгдсэн зал байдаг. Гэхдээ их сонирхолтой. Би нэг урдныхаа нэвтрүүлэг дээр ч ярьжсэн баг. Шишкин гэл маш гоё модон донд ингээл явж байгаа л Оросын ингээд зургууд ерөөхдөө нэг тийм дулаахан уур амьсгалыг төрүүлж хагаад яг Врублийн зал руу оронгууд юм хүйтэн зариудаар музей ажилтнууд нь тэгэж юугийн тохируулдаг ч юм уу хагаарыг тохируулдаг ч юм уу ямар ч тач маш их хүйтэн мэдрэмжийг өгдөг юм зураач байна. Тэгэхээр энэ зураач маань 1890 онд зурсан алтартай сууж буй демон гэдэг зураг. За сууж буй чөтгөр л гэж байгаа юм л та. Гэхдээ яагаад чөтгөр гэж орчуулахгүй байна гэхээр демон буюу diamond гэдэг нь эртний грекийн одоо грекээс гаралтай үг. Тэгэхээр эртний грекийн домогт бурхтууд гэж байсан. Бурхтууд бол маш их хүчрэх голын буулан дээр амьдардаг. Гэхдээ хүн биш атлаа бурхад шиг хүчтэй биш нэг юм завсрын энэ ертөнцийн биш атлаа бас нэг тодорхой хэмжээний хүчтэй. Гэхдээ бурхтайгаа гүйцэхгүй тийм оршихуйнуудыг демон гэж нэрлэдэг байсан байна л да. Энэ бол манай монголчуудын бидний дорн дахинд үздэг чөтгөрөөс баг зэргийн ялгаатай баг зэргийн жишээр нэлийн том ялгаатай тийм ойлголт байгаа. Тийм учраас би орчуулахгүйгээр шууд демон гэдэг үгээр нь явж байгаа шүү манайхаа. За тэгэхээр энэ Врубель гэдэг зураач маань өөрөө Киевд очиж байгаа. Киев бол Русь буюу хуучин Оросын нийслэлтэй. За Киевд очиод Кириллийн сүмийн хан дээр зураг зурж эхэлж байгаа юм л да. Гэтэ Врубелийн хувьд болохоор ерөөсөө тэр
тэнгэр элч нарыг зурах гэхээсээ илүү яг энэ демоны, яг энэ чөтгөрийн дүр маш их сонирхолтой болж эхэлсэн байгаа. Энэ магадгүй бас хувийнхын амьдрал нөлөөлсөн ч байж болох юм. 1890 он гэхэд Врубелийн хувьд дурлалт бүсгүй гэрлэхийг зөвшөөрөөгүй, хариу авч чадаагүй тийм бүтлгүй хайртай учирсан байна л да. Эмилия Прахова гэд бүсгүй. Тэгээд яагаад гэвэл Эмилия Прахова нь аль хэдийн нөхөрт гарцсан. Тэгээд яг Врубелд тэр Кириллийн сүмийн чимэглэл сүмийн зургийн захиалгыг өгсөн хүний эхнэр нь байсан байхгүй. Тэгэхээр чинь өвчл нөхрөө ороход Врубел дээр очих лээ. Гэхдээ манай Врубел маань болохоор ингээд яалтчгүй дууралчихсан. Бүтэнтэй зүрх сэтгэлдээ тушааж болдог шүү дээ, тий. Тэгэхээр Врубелийн хувьд Константин Коровин гэдэг өөр бас нэгэн зураач найзынхаа талаар бичижсэн байна л да. Врубелээс би цээжин дээр чинь яагаад ийм олон сорив байгаа тухай асуулаа. Гэтэл Врубел юу гэж хариулсан бэ гэхээр би эмэгтэй хүнийг хайрлсан. Гэхдээ тэр намайг хайрлаагүй. Магадгүй хайрлсан ч байж болно. Гэхдээ маш олон зүйл тэр намайг ойлгоход саад бэрхшээл учруулад байсан юм. Би энэ олон саад бэрхшээл учруулж буй зүйлсийг түүнд тайлбарлаж чадахгүйгийнхаа улмаас шаналж исэн юм аа. Тэгээд би шаналх тоолондоо өөрийгөө зөсөж исэн юм. Энэ зүсэлтүүд надад тайтгарлыг авчирч исэн юм аа гэд аимшигтай дурлалаасаа болж өөрийнхөө биед физик биед жинкнээсээ юм өвдөлтийг учруулж исэн. Ийм хэцүү зураачийн хувь хүний амьдралын хувьд бол маш тийм хэцүү үе байсан байна. За ингээд Врубел маань бүтлгүү дурлалаа мартахын тулд Одесса руу явж байгаа. Тэгээд Одесса дээр өөрийнхөө тэр сүмд эхэлсэн сонирхож байгаа сэдв болох демоныг зурж эхэлсэн байна. Эхний зургийг болохоор Врубелийн аав нь харчаад Александр Михайлович харчаад ямар муухай зураг вэ? Нэг тийм муухай гисэн хэрний юм мэдрэмжлэг тэгээд өөрөөсөө юм төвлгсөн юм юуг нь асуурах гэж байгаа юм эмгний юм дүр харагдаж байна гэд тэгжсэн байгаа. Тэгээд мэдээж Врубел болохоор энэ зургийг хэнд ч таалагдахгүй гэдгийг мэдчихсэн учраас өөрийнхөө анхныхаа зургийг бол устгахчихсан. Дараа нь демоныхоо энэ сэдв рүү 1891 оны үед буцаж орж ирээд дахин зурсан байна. За энэ зургийг хэдүүлээ хараад үзье л дээ. Ер нь өөрөө энэ зургаа тайлбарлахдаа чөтгөр бол муухай гэхээсээ илүү уйтгарлан шаналж буй мөртөө эрх мэдэлтэй агваа сүнс юм аа. За төрөний бичсэн илгээний загтлыг хэдүүлээ дахиад санаа та. Бидрийг юу гэлээ? Уйдаа байвал, уйтгарлаа байвал бид нар өөрөө өөрсдийнхээ агуу байдлыг мэдэрсэн тэр дотоод бардамналтай чинь холбоотой байж магадгүй шүү гэж. Тэгсэн чинь энд чөтгөр бол муухай гэхээсээ илүү уйтгарлан шаналж буй мөртөө эрх мэдэлтэй агваа сүнс юм аа гэд. Зурган дээр ч гэсэн ер нь энэ зургийг харах юм бол бүхэлдээ нэгэн юм том үнэт чулуу мэт. Энэ үнэт чулууны эффектийг ямар будгийн тавилтуудаар гаргаж ийнэ гэхээр мастикин гэдэг нэг юм гурвалжин төмөртэй биерний өсний оронд юм гурвалжин төмөр байдаг юм хэрэгслээдэг. Тэгээд тэр мастикинаар будгийн нялтуудыг ингэж хурдан урт богиноор ингэж тавьж байгаа. Тэгэнгүүт энэ нөгөө талстууд шиг харагдаад томоор нь энэ зургийг харах юм бол ерөөхдөө нэг юм дэлгэцэн чулуун юм хавтангуудаас бүрдэж байгаа юм шиг. За энэ зургийн дүр болохоор өндөр уулан дээр сууж байгаа. Энэ өндөр уулыг дүрслэхийн тулд Врубел өөрөө маш олон уулны юм фото зургуудыг аваад урд хаагуур нь ингэж оруулаад ингэж эвлүүлдэг тоглоом шиг ингэж бас тэгж фоно бүрдүүлж үзчихсэн байна. Тэгээд хин сууж ийн вэ гэсэн чинь нэгэн залуу. Энэ залууг үзсгэл нь гоо бус гэж хэлэхэд хэцүү. Ер нь бол бие бэлтрийн өндөр хөгжилтэй, том нүдтэй, их тийм хүчрхэг хүзүүтэй, их тийм өргөн цээжтэй, атлаа нүд нь уйтгараар дүүрэн ураал нь болохоор нэг тийм эмхтэй хүний мэдрэмжлэг байдлыг илэрхийлж байгаа мэт нэг тийм мэдрэмжлэг тий. За ингээд гэхдээ бодоод үзэх юм бол яагаад Врубелийн
демон буюу чөтгөр гэд ийм өндөр дээр сууж байгаа бай. Тэ? Бүхнийг дээрээс хараад юу ч өөрт нь сонирн биш болчихсон байгаа. Ийм нэгэн дүр байна. Анзаарсан уу? Нэг сонирхолтой. Энэ демоны зүрх нь хаана вэ? Гараа яг ингэж гараараа хөлөө тэрсэн байгаа биз? Тэгээд тийгүүд яг цээжинд нь ийм хүүтэн цэнхэр өнгөтэй зүрхний хэлбэр үүсэж байгаа нь сонирхолтой. Харамсалтай нь энэ демон буюу энэ уйтгартай чөтгөр Врублийг маань бол тайван орхиогүй. Врубл 1899 онд нисч буй демоныг зурсан. Мөн араас нь болохоор ялагдсан демоныг зурсан. Энэ зураг дараа нь амжилттайгаар ингээл олон үзэсгэлэнгүүдээр явсан. Үзэсгэлэнгүүдээр явах тоолонд Врубл яадаг байсан мэхээр тэр үзэсгэлэн дээр очиод засаал байдаг байсан. Хизээч энэ зураг өөрийг нь тайван орхиогүй. Ингээд тун удалгүй энэ демоны цувралыг зурж дуусгасны дараа Врубл маань сэтгц мэдрэлийн эмнэлэгт очиод тэнцээ амьдралынхаа төгсгөлөг өнгөрөөсөн юм гонигтай түүх байна. Тэгэхээр энэ уран бүтээлээс ер нь яг сүүлд нэг сэтгэл судлалын контентыг уншсан чинь юм муухай зургуудыг харж болдгоо маа. Энэ сэтгэл готрлыг ихсгдэг энэ гэсэн зүйл биччихсэн. Би энтэй бол санал огт зөрөлдөж байна. Бидний сэтгэл зүрхэнд хизээ нэгэн цагт бид нар маш сайн анзаарах юм бол бүхэл сүрэг мэдрэмжүүд байж байгаа. Хүн гэдэг чинь угаасаа хар цагаан хоёр хүн тийм үү? Хүний зүрх сэтгэл дотор тулалдж байгаа. Харин ч бид нар энийг гаргаад тайлаад эргүүлээд итгэрлийг олох нь бол чухал юм. Үүнд л сонгодог урлаг гэдэг зүйл урайлан дуудаж байгаа юм аа. За өнөөдрийн Аминагийн урлагийн ертөнц нэвтрүүлгийг та бүхэн маань Од мөндөр шинжлэх ухаан танин мэдхүн суугаар хүлээн авлаа. Бидний Од мөндөр шинжлэх ухаан танин мэдхүн суугийн Аминагийн урлагийн ертөнц нэвтрүүлэг маань 83.3 ба 107 хостолхон Од мөндөр YouTube суваг болон NTV телевизээр та бүхэндээ хүрлээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажилласан Wearable Art өмсдөг урлаг буюу Машарелла брэнд мөн алтан гишүүдтэй маш их баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.